Энэ удаагийн дугаартаа маань Pizza Hut хамтран ажиллаж байна. Хэрвээ өнөөдрийн бичлэгийг маань пиццан дуртай монголчууд маань үзчихвэл та хэддээ супер мэдээг дуулгая. Pizza Hut-ын маань цаан чин Кумпао химаягаар хамталсан мөрөөдлийн амтад хар сувд пиццагаа худалдаанд гаргасан байна шүү. Хар сувд пицца нь Кумпао химаягийн хамталсан дахиад мах, улаан лойл ба амтад эрдэн шиш, ногоон шош, хүн болгоны дуртай чеддер бислэг ба халапено соусоор хамталсан захандаа сувдан бислэгтэй ёстой нэг мөрөөдлийн амттай байгаа шүү. Та хар сувдан пиццаг амталж үзхийг хүсвэл 75 55 55 55 дугаараар эсвэл илүү хэлбэрээр www.pizzahut.com сайтаар ороод гэртээ хөрвүүлээд аваарай. За юу цаанда амьд үзрүүдээ таад мань галтгоо хүлээгээд 1-7 хоногийн арай гэж баруу. За тэгвэл одоо та хэдийхээ зовлон эмгэлж хүсэн хүлээсэн галтгоо зурлынхаа 2 дугаар бүлгийн эхний хэсгийг ярьж өгье. Нэгдүгээр. За энэ 2 дугаар бүлэг эхлэхэд рестораны амьдрал нам 50 ч гэждээ Макс Сашата Викаг араар нь тавьж Гема ресторана Игор зарсныг эс тооцсон шүү дээ. Тэгж буун амьдралын проблемууч манай галтгоог дайрсаар өвлийн үлрэж чиглэлээ. За ингээд ангийн ихэнд ч Дима болохоор Вика ахлах хоёрт шинэ эзэн Игорыг танилцуулж явхаар болж байгаадаа салах ёс энтер хийж гарлаа. Тэгснээ бас үнтэй байсан дээр нь зарсан дээр шүү дээ гэж мэгээд яах гэж юм. Энэ үеэр Игорт ахлах тандаад хэлж байгаа. Дима надад таныг уудаг гэж хэлсэн. Тийм болохоор одооноос ажлын цагаар ямар ч ярих уухгүй шүү гээд шин даргын зангаргаа гаргалаа. Ингэтэн ч ахлах гүжүүд юм болохоор ажлын өмнө гэсэн үү гэж асуухад Игор ч хариудна. Тийм ээ, ажлын өмнө ч гэсэн. Хэрвээ та ууж уугаад баригдах юм бол халагдана гэж хэлээд мөн хөөрхөн ахлахыг маань дарамтлж гарлаа. Бадзарван гэж. Энэ үеэр Макс Викатай ярилцах гэсэн бол цаатах нь Максыг өчөхгүй бологлоостой. Арахгүй шүү дээ. Макс өөрөө ширэн дээрээс унсан болохоор одоо яа их втэ. Ингэж энэ анги дээр маань Макс ба ахлахын зовлон татал явдлууд өрнөх болохоор өмнөгчгээ сайхан хоёр угаар ярьчихё. За энэ хүү шинэ эзний шин зарилгийг сонссон ахлах маань ч хэцүүж байлаа. Эхлээд Игорийн өгсөн тушаалыг сонсонгуудаа ахлагч дуртай дургуун зөвшөөрөөд өрөөндөө орж ирээд яг их уултаа хийх гэж байтал араас нь Игор орж ирээд хамаг архийг нь хургаад аваад гарчв. Энгүү ахлах маань хідэн архины хоосон шилтэ озордог ба өөр аргаар л үзэх хэрэгтэй боллоо доо. Үүний дараа ахлагч Костя дээр очиод хэлж байгаа. Костя 100 хийгээд. Костя ч аяглаад өглөө. Тэгж ахлах нөгөө 100 грамаа нэг сайхан уух гэтэл Костя ахлаад ус игээд өгсөн байв л яах вэ? Тэгснэ араас нь бас эзэн танд өгч болохгүй гэж хэлсэн юм аа гэд амхандаа үннээ хэллээ хөрхий. Ингээд дахин нэг удаа бүтлгүүцэн ахлагч сүүлдээ бүр аргаа бараад ресторанд хоолж байгаа үйлчлүүлэгчдэр очингуудаа нэг юм олж уух гээд бүр чичрээд бидэг наасан. Гэвч яг энэ үед шинэ эзэн Игор орж ирдэг ба ахлагч баригдахаас өмнө гяс яваадаг. Яасан ч хэцүү юм дээ. Тинхүү заалтанд фейлцэн ахлах шууд галтгоон дотор орж ирэнгүүтээ Люгийн тортондоо их гэж байсан шарцыг аваад уух гэтэл тэрийг нь Лю бүр чойжилсан ч байх шиг. Ер нь манай ахлах шингийн юмны спортын төрлөөр их зартай л да. Бараг л олимпийн авраг болчоор хүн учраа рестораны идэж ахлахыг уулахгүйгээд бараг бүх аргаа хэрэгжүүлээстэй. Тэр эдийг ч буруутгаж болохгүй юм л да. За ингээд ахлагч арх уулгүй хүндхний өдрөг өнгөрөөсний дараагаар гэртээ ирээ сэтгэлээс эргэж нэг юм уух гэтэл Лева гэртээ байгаа ахлахын нөөцийг хураацсан байдаг юм да. Тэгээд түүнийг мэдсэн уурандаач ахлах уурлаад Лева тэгээд би ямар цай уух юм уу гэд тэгсэн чинь Левагийн ээж нь орж ирээд ахлах нам болж энэ. Тэр гуравч сайхан цай ууж гарлаа. Гэхдээ ахлахын андыг ганц Левагийн ээж л ардаг наасан. Ингээд угаасаа чадахгүйгээ мэдсэн ахлагч сүулдэ хөв тавилантайгаа эвлэрч арх уулгүйгээр ажиллах гээд мэрийгээстэй хөрхий. Гэвч арх уухгүй болохоор нөгөө үедээ бүр хэргангаа алдаад наачнаа. Тийм болохоор Федя гэж нэг шаар хэлж байгаа. Совсем крышу у него поехала. Да могут и дать. Гэж хэлээд ахлахад цайны гүцэн дотор нэг шил юм хийгээд оруулж өглөө. Эхэндээ ч ахлах одоо хэлж байгаа. Би наа цайгаар чинь яах юм гэд байж ахлах маань угаасаа зартаа өгч болохоор шууд л үнэрийн авангуудаа дуртай нар гууж гарлаа. Гэхдээ тэгээд араас нь бараг 2-3 гүц цайг уудаг бөгөөд дуртайг нь чихлэхгүй эргээд мангар баяртай болчдөг наасан. Тинхүү удалгүй Игор ч ахлахын яг аяг цайгаа уугаа сууж байхад нь орж ирдэг бөгөөд ахлагч эхлээд нуух гэж үтсэн ч угаасаа хүүхчиг юм болохоор баригдалгүй хаалтах байт. Ингээд Игор ч ахлахыг засахгүй гэдгийг мэдсэн болохоор шууд Федийг халаад наачлаа. Үүнийг сонсон ахлагч бөөн уур болдог ба Игор дээр очиод чамд миний хүмүүсийг халах хэрэг байхгүй шүү гэж мэгэд бөөн хэрүүл хийж гарлаа. Сүүлдээ Игор ч ахлахыг шууд халдаг ба яг ингээд нөхцлөд нэлээд ширүүн болж байтал Кристина орж ирээд нэг гэрээ шиг юм үзүүллээ. Тэгтэл тэрэн дээр нь Клод Мони рестораны жинхэнэ эзэмшигчээр нь Кристина гэж батлсан байдаг ба ингэж ахлах маань ажилтайгаа үлдэж бүх юм сайхан төгслөө. Гэхдээ Максийн хувьд бол арай өөр. Макс маань Викагаа араар тавьсан дараагаар эргээд аргадах гэж бөөгөө юм болоостой. Эхэндээ Макс Костягаар Вика руу цэцэг явуулсан ч Вика дэрэг нь огтхон авч үтсэнгүү. Тийм болохоор бүр эмхтэй нойл дотор нойлын цаасан дээр нь Вика намайг уучлчихал да Макс гэж мэгэд бичсэн ч байх шиг ямар завтай хаашаар вэ. Тэгсэн чинь түүний энэ орлогууд нь арх ухын хүслэн болсон ахлагтай адил бүгд фейлдэж гарав. Тэгээд эцэстээ аргаа орсон Макс ч Костятэй яриа зогсож байхдаа өөрийгөө дүүжлэх гэдэг мэрэгэн санааг хаанаас ч юм бэ олоод гаргаад ирэв. Нэг өстөндөө үхлээрээ талимдуулж Викагаар өрөвдүүлэх юм уу хаашаа. Тогда прощай.
За тэгж Макс жин санаанд амар итгэлтэйгээр галт тогооны хуур агуулгах дотор өөрийгөө дүүжлэх олсон мос зүүж тэнэгтлээ. Тэгэнгүүтээ Костиатэ бас нэмж хуйлдаад баахан үг мөг хэлүүлэхээр болчихов. Ингээд Максын төлөвлөгөө эхлэхэд ч манай хүн Викаг хуур агуулгах дотор дуудаад байж байхдаа нөгөө өөрийг нь дүүжлэхээс хамгаалах ёстой дэгийг хийж чадаагүй салгалаа зогсож байхад нь ч Вика ороод ирв. Тэгж Макс яг жүжигээ эхлээд байж байхдаа өөрийгөө дүүжлэл тэнэг чин жигнэсээ хоолнд богдоо дүүжлэгчлээ чаваас. Яа идэн Максыг малуул алаач гисэн. Ингэж Максыг жигнэсээ дүүжлэхийг харсан Викач буу юм болдог ба. Удалгүй Кости орж ирээд нөгөө зааж өгсөн үгээ хэлж инлээ тэнэгтэж гарлаа. Энэ үед ч Макс Кости туслаарай гэхэд нь Кости Максыг тэнэгтээд жигнэсээ дүүжлэгчсэнийг нь ойлгоод манай хүн туслах гэдэг үедэл Максийн дүүжлэгдэж байгаа агаржуултын хоолойн салж унаад ашиггүй нэг юм амь бинт гарав. Гэвч үүний дараагаар Вика юу Максыг уучлах нь битэл ганц нүдэрэ чарлгүй гараад явчихв. Ингээд Максийн ангийн төгсгөлд өдрийн болсон тэнэг явдаа уучлах өгөх гээд Викагийн гэрт хүрээд ирлээ. Игор маань цаад өрөөнөөс нь чэйз нүцгэн гарч ирснээс болоод Максийн зүрхэн зүсэгдэх шиг болоод Викагийн хаалгыг саваад гараад явлаа да. Яасан ч хэцүү хоёр өвдөө. Ингэж 2 дугаар бүлгийн эхний анги төгсөв. Цаашаа одоо юу болдгийг бол доо. 2 дугаар анги. За энэхүү Кристинагийн ачаар аврагдаж үлдсэн Виктор Петрович маань дахин нэг өглөөг Тимүрөөс бараа авангаа эхлүүлж байла. Гэтэл тэр үеэр нь Тимүрч баахан хэрэггүй загас аваад ирсэн байдаг ба ахлагч. Энэгээр чинь яах юм гэд яг орилоо зогсож байтал гэнт ардаас нэг Япон тогооч гарч ирээд нөгөө загсыг нь аваад орлоо. Тэгж ахлагч бөөн гайхал болоод галтгоор руу яваад ортол галтгоон дотор нэг Япон тогооч ирсэн байлаа шүү. За ингэж ахлах маань ч одоо Кристинагийн авчирсан сушиний тогоочтой танилцаж авлаа. Бадзарван гэж. Франц ресторан дотор сушиний тогооч гэд боддоо та гал байгаа зүтэй. Кристина ч одоо яа ихэвдээ рестораны шинэ эзэгтэй болохоор би өөрийнхөө ресторан дотор суши идмээр байна. Би сушийн дуртай энэ төр гэл Москватын шилдэг сушиний ахлах тогоочийг авчирсан юм байна л та. Гэхдээ тэрийг нь юу гэж ахлах сайшаа явах вэ те. Бараг л газар дээр нь алчих гэдэг насан. Ингээд яалтчгүй эзэгтэй шийдвэр учраас ахлагч базаасанд ороод зөвшөөрөхөөсөр аргагүй л дүрм. Тэгсэн энэ хойгоор Кристина муу авгаач нь анханасаа Викатай муухай харьцаатай байсан бөгөөд рестораны эзэгтэй болонгуудаа Викаг маань бүр халаад хайчваа. Харин галтгоон дотор маань ахлах маань нөгөө муу Япон тогоочийг нүд үзүүрлэж сүулдэж дургуун хүрэнгээ Федиатай хойдож байгаа Япон тогоочийн ийсмийг эцэн үйлчлүүлэгч хордож эмнэлэгт хүргэж байгаа жүжиг хүртэл тавилаа. Тэнгүү ахлагч одоо Кристина дээр очиж хэлж байгаа. Танаа энэ Японч нь хүн хордуулж алангаа алдлаа. Гэт дайран дээр давс нэмэхдээ Кристина түүнийг нь ёор тоосон шинжгүй. Тэр буруугүй. Танаа нийлүүлэгч буруутай энэ гэсэн. Тимүрийг халуулаад хайчгүй гэсэн чинь ахлах юу гэж Тимүрийг халуулах вэ? Шууд тэр дорн толгой ажил Тимүрийг халах нэрэлээр Тимүрийн дүүж олоож Сосикийг худлагаасаа халдаг ба. Шууд оронд нь Тимүрийг ажилд авч энэ. Ахлахын толгой гэж бас айхтраа. Ингэж ахлагч нэг удаага Япон тогооч авч үлдэхээр шийдлээ. Гэхдээ тэр нээхч утсангүй л дээ. Нөгөө ахлахыг өрөөнөөс гараад иртэл Япон тогооч нь ахлахын утгаар хоол хийгээ зогсож байд юм байгаа зү. Үүнийг харсан ахлах галзууртлаа урлаж шууд очиж баахан орж чарж байгаа утгаа авангуудаа Фэжи дээр очиж үүнийг зайлуул гэсэн бошгоо болгов. Тэнгүү ахлагч амандаа өөдгөө мó зэнтэр гэснэ өглөнгээ өрөөнд дотор орж ирээд утгаа буцаагаад хийх гэдэл өөрийнх нь утга байрандаа байж байхыг оллоо шүү. Ерөнхийдөө ахлах Япон тогоочийг өөртөө адилхан утгатай гэдгийг мэдлгүй баахан орилсон байдаг наасан. Бүтэхгүй Виктор Петрович минь. Үүний дараагаар Фэжи Ясяны хоёр Тимүртэй нийлж угаад Япон тогоочийг айтайхан зайлуулв. Манай хоёр ч угаасаа ийм юмдаа сайн л да. Тэйгүү ахлагч одоо Япон тогоочоо зайлуулсандаа оо сэтгэл нь уужраа сууж байтал Кристианы орж ирээд миний тогооч хаана байна? Захиалгууд хэцүүдлээ энэ тэрэг боо юм боллоо. Энэ үеэрээ ч Кристина Викаг хасан талаараа ахлахад ам алддаг ба. Ахлагч тэрийг сонсчоод юу вэ? Чи Викаг өөрөө гарсан гэвэжтэй. Гэ шууд нүд амнд гилзаад явчихж байгаа юм чинь. Энэ үед ч ресторан дотор сушиний захиалга амар хүлээгдээд боо юм болдог ба. Үнийг сонссон Виктор Петрович одоо Кристинатай мөрөцөж өнөөдрийн сушиний энэ захиалгыг бүгдийг нь хийж өгч чадвал хариуд нь Викаг буцааж ажилд нь авахулахар боллоо шүү. Хэдий ахлах маань халан гаднаа байдаг гэсэн хайрын дотроо байгаа шүү дээ. Вика. Ингээд ахлах хэдий Франц хоолоор мэргэсэн боловч сушиг ёстой янзын хийж Викагч эргүүлэн дуудаж ятгах чадсанаар ажилд нь буцаан оруулж чадлаа. Үүний дараагаар Кристина жимлэгт очингуудаа үзүүж байхдаа өөрийгөө хэд их суши эзнээс болж гидсний цагаан хорхотой болсон тухай мэдэнгүүтээ ресторан дотроо суши гаргах авалж Виктор Петрович маань ч гэсэн ээлжид ялалтаа авлаа. Харин энэ хойгоор Макс маань бас хөөрхий бөө баянтай. Настигийн аав нь охиноо ямар юмтай яваад байгааг мэдэх гэж явж байхдаа Максыг Костя гэж удаад миний охиноос аятайхан салахгүй чамайг алан шүү энтергээд Максыг сайхан сүрдүүлж гарлаа. Уг нь Макс ч одоо би Костя биш ээ тэргээд Настигийн аавд хэлэх гээд үтсэн боловч манай хүн ч угийн бүтлгүй болохоор тэр нэх амжилт олсонгүй дээ чааваас. Ийхүү ангийн төгсгөлч одоо Макс ч одоо цаашаагийн машин цугаад үнсэлцээд байж байхад нь Настигийн аав нь хурч ирээд Максыг зодж гардаг бөгөөд энэ үед нь ч Костя гарч ирээд Настигийн аавыг бүр хусаад наачлаа шүү. Тэгж Настигийн аав анх удаа хүргэнтэйгээ танилцдаг ба Макс цаашаа хоёрын харилцаа улам гүнзгийрч байгаагаар энэ удаагийн анги маань төгслөө дөө. Макс ч одоо нэрээ хүүхнүүдээр явж өгөх юм да. 3 дугаар анги эхлэхэд ахлах маань зам гарч явахдаа машинд дайруулчлаа чааваас. Арай тэнгэр твших цаг нь ирж байгаа юм биш үсттэй. Тэгтэл ахлахыг мөргсөн машин дотроос өрсөлдөгч рестораны Эленэ буугаад ирвэл яах вэ? Бараг зориуд мүргээ ичүү да яав. За тэгж Эленэ ч ахлахыг дагуулад эмнэлэг бараадлаа. Ингээд эмч Виктор Петровичийн хөлийг гипсдэж өгөхдөө яаж яагаад хөлөө бэртээснийг нь асуухад Эленэ хариуд би мөрөгчихсөн юм а гэд яг хэлэх гэж байтал нь ахлах урдуур норж Эленэг аварчлаа шүү. Уг нь бол Эленэ ахлахыг арайч тэгнэ гэж бодоогүй л дээ. Тэнхүү ахлахад өртөө болсон Эленэ ч ахлахын хүссэн бүхнийг биелүүлэх гэхэд нь ахлагч бүр янз янзын юм хийлгэж мэлгээд алж өгнө. Эхлээд хийм зэрлэгэнд үг хувцснуудаа өгөөснөө бөө юм болоод аваад ирж явах дараас нь өмд өгнө. Өө би түрүүн энийг хэлгээ марчиж гээд дахиад хийм зэрлэгээр рүү яваач энэ.
хурган өшөөгөө аваад байгаа мó хайшин. Үүний дараагаар ахлах Еленагаар нэг газар руу хургуулдаг ба тэгтээ баахан төвчрөтэй зам амаар орж явж эцэстээ нэг юм түүцэх юм дээр явчихгуудаа зүгээр нэг бох мөх авч идээчж байгаа шиг бүр үнэн өөдцэн наасан. За тэр зүйлдээ үнээс болоод Еленач бөөн уур болоод явдаг ба ахлах маань харин арай дэндүүснээ өөрийгөө жаахан зэмлж гарваа. Тийм болохоор ахлагч эцэстээ Еленагаас уучлахгүйгээр эцсийн удаа дууддаг ба уг нь хурган болзоо хийх гэд бэлдэж байсан ч Елена Тимүрийг явуулсан байлаа. Ингэж ахлагч тэр өрөөг Тимүртээ өнгөрүүлж Еленад хурган сэтгэлтэй болж эхэллээ шүү. Уг нь анх чинь бие биенээ л үздэггүй байсан шүү дээ. Үүний зэрэгцээ Максос хоосонгүй. Макс маань эцэст нь албан ёсоор Викатай харилцаагаа дуусгасны дараагаар шууд Сашатай явуулдаж эхэллээ. Гэвч муу уур чинь уг нь нөгөө Саша чинь өөрт нь ханд өгөөд ахт нь бид хоёр зүгээр найзуудаа гэснээр баг орой болгон барилдан хийддэг наасан. Макс маань ингэж Сашатай тогтмол барилдан хийх зураар ресторан дотор орж ирсэн өөрт нь ханд өгөөд байгаа үйлчлүүлэгч игчтэй бүр сэтгэнэлцээд байдаг наасан. Арай л дэндүү хүмсэг наасан. Тэгин явсаар нөгөө үйлчлүүлэгч игч нь Макст гэрийн хаягаа өгж мөгөл бүр амар уулзгаар болоод байжтал дундуур нь Саша орж ирээд хор утгаж хаад Максыг өөрийн болгож авах гээд үзээстэй. Ер нь шийдсэн эмхтэй хүн ч бас айхтар л да. Гэвч удалгүй Максыг өдөөд байгаа нөгөө үйлчлүүлэгч дахин ирээд Макс гэж нэг юм далжигнаж очиж сэтэн хаяад бахаар Саша бүр зориудаар нөгөө өгчдөр баахан коктейл энэ төр асгаад тавиа. Тэгээ бүр араас нь "Өө яана уушлаарай. Би санаандгүй л энэ төр" гэж байгаад ахаад хөөд гаргацдаг наасан. Бараг эзэмшил газараа тогтоогоод байгаа мó хайшин. Үүн дараа Сашач ер нь бараг амжилттай Максыг өргөтөж авдаг бөгөөд энэ хоёр жүргжлүүлээ тэр шөнөө барилдаан хийж гаргаснаар энэ анги төгслөө. Дөрөвдүгээр. За энэ хүү дөрөвдүгээр анги гэхэд Клод Моны ресторанд Францын их тусгай шилдэг ахлах тоогооч ирэн мастер класс үзүүлнэ гэж бас бөөн божигнаантай. Гэвч ахлах маань болохоор тэр нөхрийн эрх сургаар ер нь жаахан ууртай тавгүй байлаа шүү. Гэхдээ ахлахын сэтгэл санаа таархан гэж энэ хорвоо ертөнцийн төр байна уу да. Архинаас бусдын шүү дээ. Түүнээс гад Сашач Макс хэлж байгаа. Чи надтай хамт Кипраар явж амархуу өнтер гэд бүр шалаастэй. Ерөнхийдөө дараагийн алхам энтрээ хиймээр байгаа мó хаашийн. Гэтэл үүнд нэг асуудал байсан. Макс гэж нөхөр чинь аваачаад гадаад паспортоо Викагийн орхисон байвал яах вэ? Бүтгэхгүй нэрээ. Тийм болохоор Макс жир хүний 13 мөхийн ашиглан гадаад паспортоо олж авах хэрэгтэй боллоо доо. Ямар ч шийдвүлээ ахлахын баянгаас эхлэе. Энэхүү үзэг зөвлөлтөд Франц тогооч Клод Моны ресторанд хүрэлцэн ирлээ. Түүнийг Владимир Бранов гэдэг ажээ. Тиймхүү Кристианыгийн урилга зарлага өгөөд авчирсан өнөө сөхөө Брановч галтгоонд орж ирэнгүүтээ муу ахлахыг маань тэрврээд авлаа шүү. Тэгтэл энэ нөхөр чинь дээр үед галтгооны бацаан бахта манай Виктор Петровичийн дэд ахлах байсан юм байна шүү дээ. Тэгээ муу ахлахыг маань багшаа энтер гэж мэгээд амар хүндэл үзүүллээ. Хэдий ахлах өөрийнх нь шав ирж байгаад жаахан баярлж байгаа мэт болов цаанаа л нөгөө зуултаа үргэлжлүүлээстэй. Галтгооныхан ч одоо сүүлдээ тэгсгэд алдаад ахлахаас асууж байгаа. Энэ Бранов гэж одоо нөхөр та хоёрыг яасан ингээл асуусан ч ахлах. Хэдэн жилийн өмнө манай ахлах Парис нэлээд нэртэй тоогооч байхад сая энэ Володко Бранов гэж нөхөр чинь ахлахыг эзэндээ муухайгаар нь матаад халуулсан юм байна шүү дээ. Тийм болохоор ахлах маань энэ нөхрийг зууцсан явж байгаа ажээ. Нэг үнийг сонсонгуудаа манай эдж бүр дөрдөө орцсон. Яадаг мөн овш үү энтер гэж мэгээр бүр юмны учрыг нь олоогүйж муулцсан ч байх шиг. Инх удалгүй Сеня, Федя, Лю, Лево гэсэн дөрөв гадаа гарч тамхилж байхдаа Володкогийн цусан улаан гой машиныг харангуудаа Федя гэж эргүү юм хэлж байгаа. Юу гэж хэдүүлээ энэ Франц навшоос ахлахын өшөөг авцгаа хэлдэг гэж мэгээд машиныг эвдэх гэж үзлээ. Федяч бас болоогүй тэгснийхээ дараа Люгаас Лю чи гомдог үздэн энтерхтэн Люч хариуд нь тэр миний хувьд бол нэг мөн Орс гэж мэгээд аллаа. Тийгүү манай ээж нийлээд Володкогийн машиныг сайхан эвдэж хайдаг ба Сеня дотор мотор нь бүр шээгээд алж өглөө. Не извинительно, я не русский. Можно и резину съесть. Ингээд түүний дараагаар Володко Бранавигийн мастер класс гэхээр манай хүн хоол ихтэй муу ахлахыг минь дуудаж гаргаж ирээд туслах муслахаа болгоод авлаа шүү. Тэгж ахлахын дургуг бүр илүү их хүргээд айчив. Үүнээс болоод ахлагч Бранавигийн хоолыг хорлохоор хоол руу баахан цуу гээд хаялаа. Угаасаа ахлах юм юмтай амар гаргууд л да. Тиймхүү сүулт нь хоолыг амтлах цаг болоход Брановч гэж хэллээ. Өнөөдөр миний хийсэн энэ хоол бол миний ант нөхөр миний багш Виктор Петровичийн хоол байгаамаа. Тийм болохоор би өнөөдөр багштаа өөрийнхөө талархал болгож рестораны ард тавьсан машина бэлэг болгон өгч байна гэж хэллээ. Түүнийг сонссон Сеня, Педя, Лу, Лево тэр дөрвч бүр бантаа дулаагаад ахлаад алуулахаасаа өмнө арилдаг ба уг билгээр нь муу хөөрхийн ахлахын маань гомдол тайлагдваа. За харин үүний хойгоор Макс маань бас дахиад бүүн баянтай. Макс эхлээд Сашатай хамт Кипр явахын тулд Викагийн өөрт нь байсан илүү түлхүүрээр нууцаар орж танигдлаа. Уг нь Макс Викагийн очихдоо Вика байхгүй гэж бодож байсан ч мэдээж байлгүй хайчхав дээ. Ингээд Макс Викаг байгааг мэдэнгүүтээ гяс оронд ороод нуугдаг ба удаачгүй Максын араас Игор гээд Виког эргүүлээд байдаг машинтай харж ирлээ. Энэ үед чи Игор Викогоос асууж байгаа. Бид хоёр яагаад хамт байж чаддгүй юм бэ? Тэрхэд нь Вика хариуд нь чи өдөр угаасаа хамт байж болохгүй. Блоклоод явуулчих. Үнийг сонсон Игорч гарч явахад Макс оронд орос гарч ирэнгүүтээ юу та хоёрын дунд юу ч байгаагүй юм гээд бөөн хэрүүлэг Викатай хийж гарав. Тэгтэл муу хоёр шаар чинь хэрэлдэж байгаа сүултээ барилдаанд шилжиж мэлжээд алж өглөө. Тиймхүү барилдаан гэсний дараагаар Макс уг нь Викатай эвлэрэх гэж үтсэн ч Вика нүүр өгсөнгүй. За үүнээс ч Макс маань өдөржингөө шаналдаг ба өөртөө баг гимшээч байх шиг. Тэгсэн тэр өрөөнд Вика Макс тэр ирээд өнөө өрөө манад ирэхгүй гэж тэглээ шүү. Үгүй яасан учир нь олддгүй хүн бэ. Гэтэл үүнээс болоод Максын сэтгэл санаа бүр өөмөрч сүултээ Макс Саша дээр очиод хамт явж чадахгүй гэдгийг хэлдэг ба Макс маань эцэстээ
Саша Вика хоёрын хэнийг нь сонгох вэ гэд бөөн зовлон дунаастай. Үгүй яас ч ядрагатай. За 5 дугаар ангиллэхэд Макс Саша Вика хоёрын хэнийг нь сонгох вэ гэх бөөн хямрал автаастай байгаамаа. Бүр сүултээ хөөрхий хар дараатч байх шиг. Ингээд өдөр болж ажил дээрээ очиход нь Саша Вика хоёр чинь Максыг мань ээж дараалан үдж гарлаа. Тэгингээ Саша Вика хоёр ч бие бинийгээ хараад үдж чадахгүй хурган дайман хийгээстэй. Ингэж явсаар Макс санаандгүй ахлахын хийсэн хортой хоолыг идэд эмнэлэгт хүргэдэг ба эмнэлэгт ирэнгүүтээ Макс Костё руу залгаа хэлж байгаа. Саша Вика хоёрт намайг хаана байгааг битээ хэлээрэ гэд уг нь амжилтан захив. Гэвч Костё гэж шаарч нь угаасаа ам сүлтэн болохоор шууд тэр дорноо баг Максийн хаана өвтөж байгааг амандаа чанга хэлж байхдаа Сашад сонсогдчихв. Харин Вика маань дараа нь Костё дээр ирэнгүүтээ хөөхөн тэнхтүүлж байгаад Максийн айл эмнэлэгт хийж байгаа күнхэн толгойг нэргүүлж байгаад мэдээд авчдаг наасан. Йоо эмгтэн хүмүүс ийм айхтар байхгүй. Энэ оронд Макс ч хортой хоол идсэн болохоор хотоодоо угаалгаад дотроос нь клизметр тавиулаад бүр амар бисдэглээрээ ариусаа сууж байла. Тэгтэл Саша хүрээд ирдэг ба Макс ч одоо Сашаг хараад бүүн шок болоод байж л удалгүй юм чинь орж ирээд лаврав клизмдээ ормор гээл манай үнийг аварлаа ашгүй. Тэгж байгаа доо цацтай шаар шүү. Инхүү Макс дахин биеэ ариусгаад явж байтал Вика хүрээд ирсэн байгааг хараад бас зүрхэн зогсон галтлаа. Үгүй ер нь яагаад зүгээр үннээ хэлчихдэггүй шаар вэ? За ингэж дахин Викаг аргалах хэрэгтэй болсон ч Макс ч Викаг дагуулаад шал өөр өрөөнд ордог ба. Гэхдээ Макс хойно юу гэж удаан үргэлжлэхөөтэй. Угаасаа манай Максыг бүтлэн бүксөрөө иргэсэн болохоор сүүлдээ Макс ч Вика Саша хоёрт яг гардуулдаг ба Макс маань хоёр туулаа хөөсөр хоосон гоцроо гэж. Харин энэ хооронд галтгоо өөрийн баянтай. Гэхдээ баянгүй өдөр гэж байхгүй маа тий. Нэгэн өдөр ахлах маань мөрөөрөө хоолоо хийгээд явж байтлаа. Настя хурж ирээд ахлахад хэлж байгаа. Ахлахаа тэнд нэг үйлчлүүлэгч тартарыг шараад өгөөч гэж байна гэж аимшиг гэлээ. Тартар гэдэг нь үхрийн махыг түүгээр нэдэг Францын нэг хоол байдаг юм байна л да. Ер нь европчууд ч болоогүй махыг иддэг жаахан сонин гарууд л да. Үүнийг сонсон ахлагч. Тартар пожарить. Шеф, я пыталась... Ты еще мороженое вскипятить. Тэгсэн яг үүний араас Кристина хурж ирээд Витя тэр бол алдартай хөл бөмбөгчний эхнэр та яаж иж байгаад аргалахгүй юм уу гэж панаалтаж гарваа. Панаалтахтаа бүр ахлахын амнасаа илүү хайртай Спартакийн тоглогч их гэд хэлээд наадаг асан. За үүнд итгэсэн ахлагч өнөө хөл бөмбөгчний эхнэрт бүр ирвих дэрвэхээр амар сайн үйлчж гарлаа. Тэгин тэгсээр эцтэй нөхөр нь ирсэн сургаар ахлагч нөгөө хайртай Спартакийн тоглогчтой уулзах гээд очтол нь нөхөр нь Ямано гээд нөгөө хөл бөмбөгийн багийн хаалгач нь болж таарлаа. За үүнээс болоод ахлагч дахин бөөн уур болоод байж гэнэт ахлахын мөрөн дээрх бурхан чөтгөр хоёр нь жахлахтаа ярьж гарлаа шүү. Чөтгөр нь Такого шанса может не быть. Рвани его. Спарта, Спарта, Спарта. ятаж яваад ахлахын бурхан чөтгөр хоёр хүртэл Спартак багийн футболчтой хийж байх шиг. За энэ хүн ордуулахар шийдсэн ахлагч хоолнд нь шууд сур харуулдаг юм хийх гэж зогсож байтал Лео үрчирээд ахлахын хордуулах ажиллагааг шууд болиуллаа. Тэгээд арай гэж Леож ахлагыг аргалаад нөгөө хордуулдаг юмыг нь өөр газар дээр тавиад байж байтал явж явж нөгөө хорыг нь Макс идэ тэрийгэд унчлаа. Гэхдээ ахлагын талаар олж мэдсэнгүй л дээ. Дараа өдөр нь Динамо баг Спартактай тоглоод хождог ба үнийг харсан ахлагч шилж байгаа. Гуг нь хордуулчаад байхад ягаад хожиж гэснээр үргэлжлүүлээд би Спартакийнхнийг энүүгээр хоолдог юм билүү гэсэн сууж байлаа. Энэ үед нь Лео орж ирээд ахлагад хэлж байгаа маа. Би өчигдөр түүн таны хоолыг өгөөгүй гэд үннээ хэлв. Леож араас нь ахлагад ингэж хэлж байгаа. Нэрээ ахлахаа. Пицца хатынхан чи хар сувдан пицца гэж шинэ бүтээгдэхүүн гаргачихжээ. Тийшээ хотын бараг бүх хүмүүс шуураад хэрэг алгаа. Димач гэсэн пицца хатаас захиалаад одоо ирж байна гинэ. Та чеддер бислэгтэйг нийтгүү, халибенотог нийтгүү. Дээрээс нь дам пиццанд 39,000 харин багцаараа 55,000 гэж байгаа юм байлээ шүү. Тэгэхээр бид хэд ярьж байгаад багцаар нь захиалчихлаа. Багцтай алимтай тэргүүн бас татер шот гэж шинэ бүтээгдэхүүн орсон байлээ шүү. Гэхдээ байн Франц хоол идэхээр бас удиртай юм аа. Хэдүүлээ нэг ч гэсэн удаа ийм сайхан пиццаг амс үзгүй гэдэг чинь бас гэмт хэрэг үсттэй. Энтергээд ээр хүн чинь пицца хатын сурахаар бүр ямар ч гацалтгүй ярьж гарлаа. Та ч гэсэн хар сувдан пиццаг захиалмаар бол 75 55 55 55 уцаар болон www.pizza.cg-ээр ороод өөртөө хамгийн хэлбэрээр захиалан аваарай. За тэгж ядаж байгаад ахлахын хоолсон нөгөө эсрэг багийн хөл бөмбөгч чинь бүр багаараа хүрээд ирдэг наасан. За ингэж ахин өөрт нь боломж гарч ирсэн ахлагч Лео гараад явангууд нь бүр нүд нь улааж мулаагаа шууд багаар нь хордуулна гэж чичирлээ. Ангийн төгсгөлч ахлах сансандаа хурж эсрэг багийн тамирчин хордуулсан ба Леож ахлахын энэ үйлдэл жаахан тааламжгүй хандаж ахлахыг хизээч өөрчлөлтгүй байх гэсэн бодолтойгоор хоцорлоо хөрхий. За 6-р дугаарыг эхлэхэд Макс маань ажилд орсноос хойш 200 дахь удаага алдаа гаргаж тухстай хоолоо шатаагаа тавив. Үүнээс хойш ахлагч Макс дээр очиод буддын шашны ёсоор бол нэг бол энэ галуу урд насандаа их том нөгөл үлдсэн. Эсвэл бурхан минь та над руу яах гэж юм тахирдтуу юмнуудыг явуулдаг юм бэ гэж бүр орилж харлаа бөө юм боллоо. Ийгүү дахин нэг удаа сайхан загнуус гарсан Макс тэр оройн ахлах Лео, Сеня, Федя тэр дүүрийн практик уранд явах гэж байхад нь очиод та намайг авчихдаг үү гэдэг асуудал цаад дөрөв хөрхи Максыг бүр муухай жиж өрхөө. Ер нь бол тэр дөрөв чинь энэ галтгооны хамгийн дээд зэрэглэлийн VIP бүлгийн гишүүд байгаа юм л та. Тэгсэн чинь Макс юу бууж өгсөнгүй. Ингээд үзэгдсэлэгдэж ахлах тэрэдийн ууранд суух гээд ирэхэд нь байнгын суудаг өрөөнд нь хүн орсон байлаа. Тийхүү ахлах шилж байгаа. Тэр чинь бид хэдийн сарын сүүл болгоны даваа гарагт ордог өрөө шүдэ энэ тэргээд уурж хараад тэндээс нь Макс гараад ирүүл яах вэ? Тэгж Макс ч одоо өөрийн зайлаараа ахлах тэрэдийг өрөөндөө дагуулan орж хамт ууран суулаа та. Ер нь орсууд чинь амар их ууран суух дуртай гарууд л та. Тийхүү сайхан ууран цуугаад байж ахлах шилж байгаа.
байгаа. Оо жаахан хүүтэн ус нэмэх гэхэд нь Макс ч амар сүрхий би нэмчээ ахлахаа гэж босонгуудаа уг нь халуун чулуу руу нус асах хэрэгтэй байсан чинь хүүтэн ус аваачаад ахлах руу цаачваа. Ингэж Макс 200 нэгтгэх алдаага хийлээ. Түүний дараа Макс ч бөөн бодлолоод өөрийнхөө бүтлгүү гайхаад байж байхад нь Феди орж ирээд хэлж байгаа. За чи битээ санаа зовоолдоо. Манайхан бүгд лаалтч байсан. Тийм бидтэй гэж хэлээд өөрийнхөө баян ярьж гарлаа. 3 жилийн өмнө Феди анх ажилд орж байхдаа Макс шиг хөрхий цаахан амтан байжээ. Ямар сандаа нөгөө Сенягийн тоглодог тоглоомд дуртаад ахлахын арх тайм хинтрийг хүртсэн сууж явахтай. Тэгж байхдаа ахлах орж ирээд Феди руу уурж хаад мань хүн ахлахын куб навчин тамхи Ром дарсаар нь хавуулдаж байгаа тооч болсон юм байлээ л дээ. Тэгтээ өөрхий сахлаа усуулахгүй гэж бөө юм болж ахлахад нэмээд тамхи хинтэр өгчээ зайлуул. Тиймхүү яг ажлынхаа эхний өдөр юмаа хийгээ зогч байтал гинт Спартак хожигдоод ахлах маань ойрол чарлаад өөрийнхөө жинхэнэ хаашийг гаргаад алж өглөө. Тэгээд уурж гарч ирэхдээ ахлах Федиг харангуутаа аамуу далаач энтер гэж хэлэнгүүт нь Федигийн сахлыг нь огтлоод хачуул яах вэ? У тебя несчастливая воля! Муухай ширүүн наасан. Үүний хариу болгож Федич тэр үед сахалтай байсан ахлахын сахлыг нь хусаж хайдаг ба. Ингэж манай үн ч ахлахтай ханд барилцсан юм байна шүү дээ. Үүнийг түүхээ ярьж дуусгаад Макс Федигаас тэгээд ахлах чамайг халаагүй юм уу гэж асуухад нь Федич хариулна. Үгүй ээ. Жинхэнэ эр хүн гээд үлдээсэн гэж танигдвэ. Ер нь жоохон токсик газар л та. Үүний дараа Макс Левогоос "Лево, чиний гаргаж байсан хамгийн том алдаа юу вэ?" гэж шулуухан асуугаа аюуа. Тэгтэн Левоч "Би алдаа гаргадаггүй" гэж томроод үжээтэл гэнт ахлах араас нь орж ирэнгүүтээ "Алдаа гаргадаггүй гэж юу?" гэд Левогийн баян гэрч эхэллээ. 2 жилийн өмнө ахлах маань их баян хөгшин байнгын үйлчлүүлэгчтэй байж л дээ. Тэр өвөө орж ирэх болгондоо ахлахын гарын хоолыг байнга захиалдаг байсан ба ингэхдээ заавалчгүй нэг эмэгтэй хүн дагуулсан гэвч байдаг гэж. Гэвч заримдаа ахлах уугаад ажиллаа тасалсан байхад нь Лево тэр хүнд үйлчлдэг байсан ба өөч одоо Левогийн хийж өгсөн хоол нь дургүй байдаг ажээ. Тиймхүү нэг өдөр нөгөө өвөө ахиад орж ирэхэд нь ахлах маань гарынхаа хоолыг хийж өгөөд яг гарах гэж байхад нь Лево гэж ашиггүй өндөр имрээд хоолыг нитчүүл яах вэ? Үүнийг нь харсан ахлагч бөө юм болоод Левог өрөөндө дагуулж оронгуудаа Левод хэлж байгаа. "Лево, тэр яагаад орж ирэх болгондоо дандаа эмэгтэй хүнтэй явдаг гэж чи бодож байна? Учир нь тэр тэрнтэй барилдаан хийдэг юм. Тэр миний эртний найз. Тиймээс надад зовлонгоо ярихад нь би түүнд тусаж орж ирэх болгонд нь барилдааныг нь сэргээдэг эмэгтэй хоол хийж өгдөг байсан юм. Лево, бүр адууны тунгаар. Тэгтэл тэрийг нь чи ичглээ. Одоо тийм болохоор энд суугаад амьдралдаа үзэж байгаагүй зүйлээ үзгээд өвөр дээр нь тавилаа. Манайхан бол ер нь ойлгосон биз дээ, тэ. Тэгэж үнэн мөннийг мэдээд байжод Левогийн барилдаанд сэргдэг ба манайхан чөөрхи тэр хорижонгоо барилдаанд бэлдээстэй суусан ажээ. Гэхдээ Левоч угийн гэмгэн амтна л та. За үүний дараа ахлагч үргэлжлүүлээд шууд Сенягийн баян ярьж гарлаа. Жилийн өмнө Димагийн эхнэр Кристина ч Клод Мони ресторанд ухтагч хийдэг байжээ. Тэгээд тэндээсээ хөөрхи Димад боглогдож суусан юм уу да хаашийн. Тэр үед нь ч Сеня Кристина сайн байсан бөгөөд тэрийг ил гаргаж чадахгүй дотроо шаналаад яваад байдаг гэж. Тинхүү нэг өдөр Дима орж ирээд Кристиныг гуйхуулахад нь Сеня гэж далчсан юм. 20 бүгжтэй эхлэр тортыг нийцсэн байвал яах вэ? Түүнээс болоод ресторанда яг бөө юм болж Кристинач бөөн ууруулдаг байцад нь манай хэд ч Димагийн бүгжийг гаргаж авахаар сур харуулдаг коктейл хийгээд өгчээ зайлуу. Тэгээд сүүлдээ Димач бөөн ууруулаад "Залуусаа бүгж аач. Таад яагаад ингэж удаад байна" гэд ороод ирэхэд нь Сеняч амжилттай гаргасан бүгжөө Димад өгчөө хөрхий. Тэгээд яг торгон мөч эхэлж Димач одоо Кристинад бүгжөө ууж исэн ориглоонд орсон дотор нь хийгээд өгөхөд Кристинач одоо Сенягийн гидсэн дотор байсан баастай бүгжтэй ориглоонд арсыг Димагийн мөнгийг бодон ууж ихнэр болсон ажээ. Тэгтээ бүр яг тохирсон юм шиг. Ингэж ахлах тэр идэж сайхан сууж аваад явахдаа хөрхий Макс буюу гуйны шулааг тооцон дээрээ мөрж Макс ч одоо үүнээс асар том сургамж аван цалингаараа шатснаар энэ анги маань дууслаа гэж. 7 дугаарыг эхлэхэд ахлах маань Радиан Сергеевич гээд Клод Мони рестораны тэжээвэр орон гэргэн хүнийг хооллоод байж байхдаа өрсөлдөгч рестораны Еленагийн спортын цүнхийг харангуутаа маргааш хамт өглөө гүүхэр болчлоо. Гэхдээ ахлахгүй үнэхээр ерөөсөө санаанд буухгүй байгаа юм да. Ийхүү ахлагч Левог дуудаад "Лево, яагаад гэж бити асуу. Маргааш өглөө гэхэд над биеийн тамирын уц хэрэгтэй байна. 52 эзмэр ч өнтер" гэд тэглээ. Тэгтэл түүнийг нь Сеня гэж илүү өмнө дурдаг сонсонгуудаа ахлаад "Яасан ахлаа? Та Спартакийн өмнөөс өөрөө тоглодог болохоор шийдээ юу" гэд муухай шараастай. Сеня муу хурчин алуулахын дутаж дэ. За энэ хүн маргааш болоход нь ахлах Елена хоёр амар цасмас орсон өдөр гүйж гарлаа. Гэвч шингийн эмний спортоор хичээлдэг ахлагт маань үнэндээ спортын эс үсгч байхгүй болохоор зүрхэнд хаагчих гээд гүүх гэж үхээс наагур юм болов. Тэгэд сүүлдээ тэсгэл алдсан ахлах маань нүд энхээс өмнө худлаа Лево дуудсан болж Еленатай гүйлтэй зогсоодог ба оройн даралт мартал гэсэд ер нь хадан гэртээ арчгаал хэцүүхэн байлаа. Тэгсэн мүү ахлах маань хаширсангүй. Угаасаа заавал хүний дээр нь орж үе санаа амардаг болохоор маргааш өдөр нь ахлах дахиад Еленатай өглөө гүйж гарав. Тэнхүү гүйлдэхлээр дахиад л ахлахын зүрхэнд хаагдах гээд байжэл харин наазуулж Еленагийн нуруунд татчихлаа шүү. Ингээд үүний дараа ахлагч Еленаг эмнэлэгт хүргэж өгөхөд нь хөөрхи Еленаг яг чин үннийг хэлэхэд би спортоор хичээлдэг вэ. Тэр өглөө зүгээр л гэрээсээ юм авчирч байгаа тантай таарчихсан юм аа. Үндэ над гүгт хэцүү байсан. Та тэр өдөр Левогоор шалтгаалаагүй байсан бол би баг үхэх байсан энэ гээд үннээ хэлж гарлаа чаваас. За тэгж би виндээ үннээ хэлчихсэн ахлах Елена хоёр ч өдөр нь цуг машинаар ирэхэд манай эчин тэр хоёрыг харчаад хооронд нь холбож байна. Ингэж жаад ахлахаараа алуулах нь үү маар зэрэгнүүч чинь. Энэ хооронд харин Костя, Настя, Макс гурав бөөн хэрүүл хийгээстэй. Ахлахын Еленатай гүдэг тэр өглөө Настя Костя дээр ирэнгүүтээ күртгийг аваад гарлаа шүү. Удалгүй Костяч агаар амьсгалах
уучлах гээд гартал муу Костиогийн минь курткийг Реден сэргээвч өмсөн зогсож байл яах вэ? За тэгээ юугээл ийм хувцсыг нь хүнд өмсгсөн байхыг харсан Костио зүгээр авахтай ууралж байгаа. Костиоч Реден сэргээвч дээр очиж шууд курткийг авах гээд хүч хэргэлдэг ба яг тэгж байхад Настя гарч ирээд хэлж байгаа. Костио чи өвчтөө үнийг өрөвдөхгүй байх нүн тэр бөө юм боллоо. Настя минь дэндүү сайхан сэтгэлтэй юм да. За тэгэж ажлын цагт дуусаад Макс Костио дээр иртэл Реден сэргээвч ирсэн бүр ус цасан масанд орсон байдгүй лээ шүү. Үүнийг харсан Макс Костио ахин бөө юм болоход Настя хурж ирээд хэлж байгаа. Реден сэргээвч эдгэртлээ манад байна гэд манай хоёрыг шууд бацав. Ингэж Реден сэргээвч Максийн диван дээр унтаж Макс хөөрхийн Настя Костио хоёрын хажуугаар газар унтаар боллоо. Хөөрхийн Макс минь амьдрал үүсгэндээ. Ингээд ихэнх хэсэгтээ дажгүй байсан сүүлдээ Реден сэргээвч ирснээр манай гурван амьдрал жаахан хямралтай болж эхлэв. Настя Костио орж 50 барилаанаа хийж чадахгүй Максыг Реден сэргээвчтэй унтуулчих гэж зүгээр байлгадаг нас. Тийм болохоор нь Костио Макс хоёр эхлээд Реден сэргээвчийг муурны харшилтай болохоор тэрийг нь ашиглаж зайлуулахсан боловч бүтсэнгүй. Ингэж манай хоёр сүүлдээ эцсийн аргаа болгож Реден сэргээвчтэй хуйлдан манай гурав чудлаа архитаж бүдүр үзүүлдэг ба үүний үр дүнд Настя Реден сэргээвчийг хөөж гаргалаа. Эр хүн эр хүндээ хайртай гэж за энэ мэт явдал дүр гисээр 7 дугаар анги төгсөв. 8 дугаар анги эхлэхэд ахлахын маань амар тайван сууж байхад Кристианы орж ирээд ээжд яншилтай хийж гарлаа. Яншилчүүд. Хажуу рестораны ахлах Елена нэгэн алдартай сэтгүүлийн нүүрэн дээр гарсан ажээ. Тийм болохоор Кристианаач орж ирээд "Вити яхаа, та яагаад гардгүй мөртлөө ийм хачин сонио хүмүүсийн сэтгүүл дээр гардыг бэ?" энэ төр гай боллоо. Тэгин тэгсээр Кристианы гарын хут ахлах шууд Еленагийн зургтай сэтгүүлийг авснаа. Юу н царай муутай. Өөрийнхөө муу мэдэхгүй ч надад бол харин ч үзэсгэлэнтэй байна энэ төр гээд тэглээ шүү. Тэгтэл яг энэ үед нь гуйлын шулаа орж ирээд би ч гэсэн түүнийг үзэсгэлэнтэй гэж боддог гэд баахан илүү хүлээж гарваа. Тэр үед нь ахлагч шулааг зайлгтэн Макс гарахаас өмнө та Еленатай болзор усны хөр 35 тэнэг амтан гэж хэлээрэй гэд яваад өглөө шүү. За ингэж бид нэр албан ёсоор ахлах Елена крашлыг мэдж авлаа шүү дээ. Одоо нэрээ гоё юм болноо. Энэ үзэг зөлөгтөхөд ахлах маань ч гадаа гараад Еленагийн гарсан сэтгүүлийг уншаа зогсож байлаа. Тэр үед нь ч ахлах краш хүрээд ирдэг ба ахлахтай мэдлж байгаа. Өдрийн мэнд Виктор Петрович та миний сэтгүүлийг уншиж байгаа мó? Та ер нь юу гэж бодож байна гэд ахлах сандарсан да. Та туранхаа гарчжээ. Гэхдээ амьдрал дээр бүдүн гэсэн үг шүү. Зүгээр л та арай дээр гарсан байна гэд өөрийгөө алаа идэг насаа. Яан да ахлах маань. За үүний дараагаар ахлах маань бүр хэлэх үггүй болоход нь би нөгөө усны хөр 35 тэнэг амтан гэх гэсэн юм аа тэргээ бидэн бодлоо. Тэгсэн тэрийг сонссон Еленач "Өө тийм үү, танд баярлалаа" гэж жигтэйхэн сайхан ажтай болоод ороод өглөө. Тийгүү үзэг зөлөгтөхөд ахлах Максыг өрөөндөө дууж орж ирэнгүүтээ. За гуйны шулаа. Одоо надад тэр усны хүрээгээ талаар бүх зүйлийг яриадах. Тэгэхэд Макс Facebook дээр Еленагийн зурган доор нь усны хүр 35 гэдэг баахан хаяг ус мөсийг нь муулаад бичсэн байсан тухайллээ. Араас нь Макс ахлахад ингэж хэлж байгаа. Facebook нэгэд өгөх гэтэл болсонгүй чаваас. Учир нь ахлах одоо би түүнийг эрүүн шүггүй нэтэрхсэн. Яг цагаа тусан чинь чаддгүй хөрхийн. Ийхүү хэсэг хугацааны дараа Федия ахлах дээр орж ирээд "Ахлаа та намайг найзаараа авчгаач" гэж тэгтэн ахлах бөөн урлаад бод солиор дээрээ тулаад байжтал. Елена залгалаа. Тэгсэн чинь Макс гэж зөлөгч нь ахлахад бүр Facebook хаяг нээгээд тэрүүгээрээ Еленатай чатлж матлаад бүр цэцэг энтрийн зураг явуулсан байлаа да. Ингээд эцэст нь нэг юм ахлах Еленатай чатл сураад кино минунд өрөөд авбаа. Манай Макс угаасаа хүүхэндээ идэгтэй хамгийн гаргууч нь шүү дээ. Тэнгүү ахлагч оройн Еленатай сайхан кино үзэж явж байхдаа бүр өмсөлсдөг ба. Манай ахлагын хайрын түүх ингэж эхэллээ. Яа. Харин нөгөө талд Настя Костио ч бүр дараагийн шатанд орлоо. Костиог тэр өдөр ажил дээр ирсэн байхад нь нэг Настягч бүр учиргүй харж идэж жаахан жигтэй байва. Тэгээд ухаар нь Костиоч Настяг дуудангуудаа тэр ихч бүр түрүүнээс хойш над руу харлаа. Тэр гэсэн чинь тэр нь Настигийн ээж нь байж тарлаа шүү. Ингэж дахамжаагтайгаа уулзсны дараа ч Настигийн ээж Костио хоёрыг гэртээ оройн хоолнд орлаа. Настиг бас хурган аавтай эвдрүүлчих гээл үзээстэй. Аавтай хоёр нь муудсан байгаа мэл ч. Энэхүү аргагүй ээж нь ингэж хэлсэн болохоор Костио Настя хоёр ч үнийг хүлээн зөвшөөрөв. За тэгээд Костио Настя хоёр ч хадминтай очиод хооллоод байж байтлаа. Костио Настигийн аав Степио хоёрын хооронд бөөн хэрүүл боллоо. Түүнээс болоод баг дахиад аав охин хоёр муудчихдаг насаа. Тэгсэн ч түүний дараагаар Костио Настиг удаад аавтай нь ганцаарчилж уулзаад өмнө уулзахдаа зодсон дуушлах гэж байгаад бүр нэмээд зодж байгаа. Яаж байгаа юм бэ Костио минь. За тийхүү Костиоч буцаж хараад Настяд аавыг нэмээд зодсон тухайгаа хэлээ гарахад Настяч бөөн болоод аавтайгаа яриа шууд дэвтэрчдэг нас. Үүний дараа ч Костио ажлаа тараад харих гэтэл Настигийн аав нь хүчрээд манай хүнийг аваад явчихдаг ба. Костиоч бүр өөрийг нь алах гэж бодож явж байтал зүгээр гэртээ аваачаад Настятай ахин оройн зогонд орлоо шүү. Тэр зогон дээрээ аав хүргэн хоёр ахаад л түр тар хийдэг боловч эцэст нь шил коньяк хувааж ууснаар Костио минь албан ёсоор айл хүргэн орлоо. Өөрхөн юм шиг ингэж нундагийн анги төгслөө. Вкусная. О, молодец. За ингэж 9 дугаар анги эхлэхэд Еленатай харилцаанд орж ирсэн ахлагч ойрын хэдэн жил байгаагүйгээр амар жаргалтай болцсон ба хэдэн хяргадаг тахирдтнуудаа бараг барьж авч өмсгөн холгүй болцсон байлаа. Тэгтэл түүнийг харсан Федия тэр хэд гайхсандаа ахлыг бүр хар тамхинд орчих гэж бодоод тэнхтэж өгвөө. Харин нөгөө тад хорчин хүүхэн Кристианач нь Максыг орлоо зүгээр байлгасангүй. Эгч зүгээр л нийлх ногоогоо зулгаачих гээд үзээстэй. Эхлээд Кристианач Максыг шалтан үцгэн байхад нь орж ирээд янз бүрээр өөртөө татах гэж үзлээ. Дараа нь бүр Саши дээр очингуудаа Макс хоёрын дундуур юм байхгүй зүтэй гэж мэгэд одоо яах гээд байдаг харшаар вэ. Ингээд ихчгүй бүр сүулдэ Максыг ахлахын байх
байхгүй агуур өрөөнд дотор нь дуудаж оруулж ирээд янзлах гэж үтсэн боловч ашгүй ахлах орж ирээд Максыг аварлаа. Түүний дараа Кристина бүр хүчээр үцгэр болж Макс дээр очингуудаа хэрв чи эгчтэйгээ өнөөрөө уулзахгүй юм бол Костя Насти хоёр найзагч нь халан шүү гэд амар юм ярьж гарлаа. Үүнээс ч Макс мань хөөрхий аргагүйдэж тэр өрөө Кристиныг нь очихоос аргагүй боллоо. Гэхдээ манай хүн чи юмд амар дуртай л да. Тэнхүү оройж Макс Кристина дээр ирсэн багт нь Дима гадаас ороод ирлээ. Тэгээ яасан гэсэн чинь тэр өдөр нь Саша Кристинагийн утсыг гуйж та Димаруу мессеж бичсэн ба. Ингэж манай хоёрч барилдаа хин эвлэрч Макс ч одоо тэр хоёрын барилдааныг бүр нэгдүгээр игнээс үзэж гарлаа. Нөгөө нэг хажууд нь лаа ирж исэн юм гэдэг шиг юм болох чинь. Ерөнхийдөө Саша ингэж Максыг аварлаа. Харин нөгөө талд ахлах маань бас бөөн хайр дурлаа. Энэ хойгоор Еленатай бүх юм эхэлж байгаад ахлагч бөөн хөөрцөг болж Еленад өдрийн турш янз бүрийн бэлэг өгч гарваа. Бас дээрээс нь Тимуртай ярьж байгаа дуртай захирмаа цэцгийг нь авч өгөх боллоо шүү. Тэр үед нь жаргах замын садаа царайлсан хэдийн байдаг да. Федия, Сеня, Лу, Лео тэр дөрөв Тимур дээр очингуудаа. Аглага юу захиасан хэл инээдээ өвсөө. Чалчаа ногооно өнтергээ бүр дөрдөө орцсон алж хаялаа. Бүр сүүлд нь харин Федия Тимурт хэлж байгаа. Аглага дахиад ийм хог авчирч өгөх юм бол ална шүү өнтергээд бүр өмнө учрыг ойлгоогүй гэж баахан тагалцж өглөө. Аглагад ч жалуулах нь дээ. Ингээ тэр өөрөө ахлагч Еленаг гой оройн зөөгөнд өрөөд бүх юм айгүй сайхнаар төсөөлөд байж байтал Федия гэж нэг тэнийг махлагыг хар тамхинаас гаргана гээгүүтээ шууд хөлдөөгч нь түгжээ хайваа. Энэ үед нь ч ахлах хүмүүстэй үгүй би болцоонд явна штэ гэж хэлсэн чинь цаадуул нь ёор тоосонгүй. Тэнгүүд ахлагч бүр хизээч уралж байгаагаар уралж хөлдөөгчний хаалгач нь өшөглөж мөшлөөд амар юм боллоо газар он. Шеф, вы неадекватный! За энэ хүн маргааш нь болоход болцоог нь алж хийсэн манай эдэг ахлагч зүгээр байлгсангүй шууд ороод бүгдийг нь хуу халаа яв. Өөртөө унсан юм ч одоо яалтай байлээ дээ. Ингэж ухаан орсон Федия, Сеня, Ло, Лео тэр дөрөв Елена дээр явчаад яагаад тэгсэн талаараа бүх хүний хүчтэй бөгөөд тэгсний үр дүнд Еленач ахлагыг уулзаж тэр өрөө дахиад уулзахар боллоо. Манай эд одоо дахиад яхан утсан бол яг дуусах гэж байлаа штэ. За тэр өрөө нь хүүхчиг баярлсан Виктор Петрович Тимүрээс захирмаа цэцгээ аваад болцооноос цагийн өмнө ирсэн хүлээж мүлээгээд яа игээд байгаа юм те. Тэгсэн тэр үед нь Елена ресторан дотроос нөхөр хүү хоёртойгоо гараад ирдэг ба түүнийг харсан ахлахын гинт чэжээр нь хатуулаад ухаан алаад өглөө. Энэхүү ахлагч түрэн аваад явдаг ба Макс ч ахлахын барьж явсан захирмаа цэцгийг Елена төгснөр энэ яг төгслөө. Ахлах маань юу н гайгүй байгаа бурхан минь. Ингээд 10 дугаар эхлэхэд ахлах маань харуулт авснаасаа болоод ухаангүй. Энэ анги дээр Макс Саша хоёр ямар тач эцэст нэг юм болж нийлж аваад янз янзаар барилдаан хийж эхэлсэн ба энэ удаад баан дотор барилцсан байлаа. Тэнх үүлэн борооны явдал дуусаж өглөө болоход гинт Сашагийн хаалга дуурлаа. Тэгтэл Сашагийн байрны эзэн доод айлын хөрчтөнд ирсэн байх бөгөөд энэ хоёр тэнэг чинь романчлж байхдаа аваачаад усаа хаагаагүйс болоод доошоо ус алдсан байлаа. Новшиж ингээд Сашаач байрнаасаа гарах болдог бөгөөд үүнд нь гимссэн Макс Саша Костиг дэрэж гэж үрлээ. Тэнхүү Сашаач ихэндээ Костиг нүүж ирэхэд юмс дажгүй байсан ч сүүлдээ жаахан заваарч эхэллээ. Ядаж байхад нэг айлд хоёр эмэгтэй хүн байхар чинь хоорондоо муудалцчих гээд эвгүй наасан. Тийм болохоор Макс ч одоо Сашагийн гэрийн эзэнд нөгөө усан давтуулсан байрны засварын мөнгийг нь олж өгөөд Сашаг гэрт нь буцаагаад оруулъя гэд Саша өөрөө зөвшөөрсөнгүй. Саша бүр Макстай байх гээд үхэл арга хэмжээг хэрэгэлдэг наасан. Гэвч Макс маань нэг шийдсэн бол хийчдэг тэнэг гар болохоор Сашагийн байрны эзэн аваатаа уулзна гэж зүтгэсээр байгаад очихор боллоо. Энэ үед нь Максыг зогсоох гээд Саша шууд байрны эзэн рүүгээ яриад наавар чин хөрөнгө хүртэхтэй өндөр залуу эргэлдээ заллин хийгээд байгаа сурахтай байна шүү гэд худлаа ярьлаа. Үүнээс ч байрны эзэн аваач Максыг ирэнгүүт нь цагдаа дууддаг ба Макс маань зүгтаасаар ресторан дотор иртэл тэнд дотор нь өөр нэг буутаа өнгөрсөн жигэд төвөөж байлаа. Макс Сашагийн асуудлыг янзлах гэж үзэж байх зур ресторанд нэг мөнгөтэй өнгөрж үүсчүүдэн гингүүтээ алхахтай чинь уулзъя гэж бөө юм боллоо. Тэгсэн ахлах маань хэмжэлт байгаа шүү дээ. Тийм болохоор манай дэш тэр хүнийг аргалахт Сеняг ахлах болгож жүжиглүүлээд ахлах яг байгаа юм шиг жүжиглэхэр болгоо. Тэр баян хүн ресторан тоолохдоо яст мэлхийн махтай шүл захиалдаг ба хоол хийлгэх яст мэлхийгээ бүр манай эдэд өгчдөг наасан. Гэсэн ч тэрийг Насти харангуудаа Феди дээр очиод Шрекийн муу шиг царайлж байгаад авчраад үлдчихв. Харин Феди оронд нөгөө баян гарын цуунд нь дарсан дахианы махаар хооллох боллоо. Гэтэл үүний хажуугаар ахлахын мөнгө зээлж авсан хүний нэг дээрэмч нь Сеня дээр ирээд $100,000 нэгдэг ба манай хүн юу гэж тийм их мөнгө байх вэ? За ингэж нөгөө баян хүний зоог барих өдөр болоход нь Сеня орс ураггүй алга болохоор шийджээ. Зайлвал учир нь нөгөө дээрэмчинд өгөх $100,000 байхгүй учраас манай хүн нэг хэсэгтэл цугтаахаар төлөвлөлөөд ажлынхаасаа бүр цуглуулсан мөнгө эднэрийг нь аваад гараад ивж байлаа. Инхүү Сеня нэг таксинд суудлаа. Очиж нөгөө яг дээрэмчнийгээ машин суудсан байдаг ба дээрэмчин ч Сеняг харангуутаа хөөсөр галтгоонд орж ирвэ. Ингэж дээрэмчин авах хүүч буу шуу гаргаж ирээд бөө юм болоход нь Макс баахан цагдаа дагуулж орж иж бөөн буудалцсан бол яг энэ эд бужигнаан дундуур нь Федия дээрэмчин авах хүүг хайруулын тавгаар хусаж хаяад ухаан алдууснаар энэ бүх галзуурал дуслаа. Бурхан минь гэж ёо. Инхүү 10 дугаар ангинд бөөн баянгаар дуусч байна. Ангийн төгсгөл ахлах маань буцсан сэргвэ гэж. За ингээ та бүхэн маань дараагийн дугаараа хүлээж угаарай. Лайкан дараа сэтгэлдээ үлдээгээрэй. Subscribe дарахаа мартаагүй зү. Би та бүхнийг уншиж байгаа шүү.